Сайн байна уу? Намайг Ган зэргийн Чингүн гэдэг. Би Өмнөговь аймгийн 70 задга дотоод төрсэн Өмнөговийн харьяат. Би худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн олон улсын худалдааны менежментээр төгссөн мөн шинжлэх ухааны технологийн сургуулийн уул уурхайн ашиглалтын технологиор суралцж байгаа. Би одоо 5 хувьцаат компани автопүүлэгчийн оператороор ажилладаг. За манай автопүүлэгчийн операторуудын албан тушаал маань болохоор одоо манай 5 хувьцаат компанитай нүүрс судалдаа авах гэрээсэн компаниуд маань нүүрс авахаар одоо том ачааны машинууд орж ирдэг. Тэр машинуудыг нь болохоор хоосон жингийн авангуудаа ачуулаад гарч ирэхдээ нийт жингийн аваад цэвэр тоон жинг гарч ирдэг. Тэр тоон жингүүдийг нь одоо компаниудын машинуудынхаа тайлангийг нь гаргаад тэгээд борлуулалтын эхлэлдээ хүлээлгэж өгдөг байгаа. Таван хувьцаат компанид пүүний оператор албан тушаалаар ажиллаад одоо би 10 жил болж байна. Энэхүү ажиллаж явах хугацаанд манай уурхачтаас уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тэргүүний уурхачийн цал тэмдгээр шагнагддаг байсан. Өнгөрсөн сар уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд манай 5 хувьцаат компани ажилдаа танилцахаар ирсэн. Ингэж ирэхдээ яг ажлын байран дээр маань надад одоо энэ уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тэргүүний уурхачийн цал тэмдгийг өгсөнд би маш их баяртай байгаа. 5 хувьцаат компани маань нийт ажиллаж нэг зорилготой нэг хүн шиг ажиллаж чаддаг хамт олон. Тийм ч учраас ажлын бүтээмж маань маш өндөр байдаг. Байнга тусалж дэмждэг ажлын хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.